За сайн байцгаана уу. За нэг өөрийнхөө ганц ширхэг уйх гэжсэн шүдлэн өргөө тавьсан. Тэгсэн чинь чи их ч өвчин зовлонтой гээл, объект тавиал, өөрөө өвчин зовлонтой гээл үрээ зарна марна гэж тавиал биз да. Хүний юм тавьж дундаас нь хідэн цаас олдог ч гинөө. Йоо, үтгэхгүй нэр. Өөрснөө хөөш энэ тим юм бичээд байгаа нөхдүүд биз да. Өөрснөө чааг их ямаагүй, тоог их нохоогүй, Нэг зарыг гэсэн ч одоо тавьчихгүй гарууд л ингэж юм бичтiin болоо гэж бодож байна. Тэ. Би бол одоо зарах юмтай өнөө орой бас ингээд хоёр цул шүлжмэл мөнгөн бүсний бичлэг оруулах гэж байгаа. Тэгээд зарах юм. Тий. Би одоо энэ Facebook дээр өөрийнхөө орчинд тийм ээ. Яста юугаа оруулна уу? Яано энэ нэг гачин багийн нарт одоо ямар ч падгүй штэ. Тий. Миний 10 жилийн хөдөлмөр واخгүй юу? Энэ Facebook дээр энэ юм хийгээд тий бас нэг тодорхой хэмжээний хэдэн дагагчтай болсон. Миний дагагч нар бол үндэл нэр оргоор органик ийм үнэнч надад итгэдэг ийм мундаг хүмүүс байд юм аа. Ганц нэг нөхдүүд төр нэг шинэ хаягныг нэг 30-40 дагагчтай тороолууд байгаад байгаа байхгүй. Тэгээ одоо айгуул миний найз байгаа нэг шинэ хаяг нээчээл намайга яах гал яг нөгөө нүрээ гаргасан хаягнаас ярьж чадахгүй айгаад калааштай чатаар залгаж орж ирээд ирнэ гэж бодоод нэг шинэ хаяг нээсэн гарууд гээл нууцаар нэг 2-3 бичээл байгаа би мэдээл байгаа. Тий. Тийм хөгийн байж болохгүй. Өнөөдөр энэ нийгэмд нүрээ гаргаад тийм ээ зөвдөө зөөлөн буруудаа хатуу хэлхэм хилчдэг айж ичхээргүй те. Тэгтээ энэ нэг яг бурууд хатуу гээл ингээл нэг хараал мараал хийлээл орлоод байгаа чаашаа энэ маш олон одоо энэ өсвөр насны хүүхдүүд харж идэг болохоор тий. Тэгээ нэг юм хэлэхэд одоо би юугаа зарна уу өрнө үү хүний юм тавиад дундаас нь 5 цаас гаргана уу байна уу ер нь тэгээ та нарт хамаагүй дээ. Тий. Энд чи яг хүмүүс хэрэгтэй хүн хэрэгтэй мэдээлэл авна үз тийм ээ. Хэрэггүй юм байвал тэгэл ихний хажуугаар өнгөрөөж л байгаа шүү дээ. Ухаантай хүмүүс ч. Тэгээ нэг юу чгүй баг нэг юм зарна барина гэхлээр энэ өста хүний юм зараа дундаас нь 5 цаас гусах гэж байна. Ингээл нёгийг ингээд сайн сайхан явъя гэхлээр дэмжиж чаддгүй юм атааргүй зүтөрхөө ийм хүний адгууд бас байна мэрсэр. Тий. Дийлэнх нь одоо үнэхээр мундаг хүмүүс байгаа. Тэ нэг 100 хүний нэг 5 нэг хог шаарнууд байх шиг байна. 95 нь бол ийм байгаа шүү. Тий. За тийм байна. Тэгээ тодорхой ерөнхийдөө бол хилчлээ шүү. Би энэ Facebook дээр юугаа тавина уу? Тэ? Чиний толгоогоор яриаггүй. Тэ чиний бодол саналыг чинь эсрэг юм ярьж ээж болно. Тэгтээ ухаантай хүмүүс нь авахын аваад хаяхын хаяал явчихж байгаа штэ. Үнэндээ. Энэ нэг хөгийн гарууд байна. Юм үзээгүй. Энэ веста нэг хүний юм зараа 5 цаас олоод байна. Би төрсөө хийж байгаа юмыг тавихад чамд ямар хамаатай. Тэр чин юм хийгээд гийгүүлээ бүтээцсэн тий 500 сая төгрөгийн хөрөнгө оруулсан юм. Өвчин тусаад зарж л байгаа чамд ямар бадтай юм бэ өөй. Энэ нэг юм бичсэн нөхөрт тийм ээ. Тэгээ би энд өөрийнхөө үрээг зарна уу, хүний сайхан үрээ зарна уу, чамд бас падгүй өөй. Тэг хүний юм зарж байгаа цаашаа удам өгшлэн тодорхой юм чинь тэгээд цаашаа давхичлээ үл авсан үндэ тэгэл тэр чи хэргийг гаргаж илээ гэсэн үг шүү дээ. Чи бол мориндоо хайргүй өв соёлоо мэдхгүй те зүгээр атаархаж өтөрхөх тэг гэрээсээ гарч үдсэн юм уу гэмээр нөхдүүд байх юм те. Йоо стөр инээд хүрх юм аа энэ гарууд ингээд нэг хөгийн бичээ ороод ирэхлээр инээд түрээд бүтггүй. Мерсер тийм хүн хогнууд бас байна шүү. Тэгээ манайхан
тэр доор бичсэн юм хараад сайн мууг нь ялгачин л да. Тий. За энэ нэг хөгийн нөхөр орчсон. Ингээ юм яриад байна гээд. За тэр чи яах вэ? Тэгээд одоо тэр шүтлэн үрээ маш их хүн асууж байна. Тэгээд дандаа Баруун аймгийнхаа асууж байна. Би бол ганцхан шүтлэн үрээ байгаа. Дээр бол яг нэг өвөл нэг хээр 37.5 та бас нэг хээр дааг бичлэг оруулсан. Бас манай Сэлэнгийн Эрдэнтийн нэг ахгүй авсан. 200 та ирэл багажинда хөлөө нугаал ачаа өвчт юм шүү дээ. Өөр сурцсан. Тэ. Тэрнээс би одоо ингээ дундаас нь тэр нэг 2 сая 500 зарж байгаа юм. Би дундаас нь юу авах вэ те? Тэрнийг морь малдаг залуу ахаа хэрэг болчоод нэг зар оруулаад гэсэн тэгэл тавьж өгөөл. Тэгэл нөгөө залуу нэг тэр мөнгөөрөө нэг утас аавна гэл гэсэн утсан аваад үз тийм ээ. Бас нэг хүнд хэрэг болж гин, нэг хүнд буян болж гин тий. Тэрийг ойлгохгүй тэгэл намайг дундаас нь баяжаад байна гэж ойлгох юм уу яа. Чин баяцсан байсан чи яа гэвээ. Тий. Яагаад монголчууд баяжж болдгоо юм тий? Тий. Нэгэн ч гэсэн баян байг л дээ. Нэгэн ч гэсэн жоохон худалдаа авах чадвартай байг л дээ. Би тэгж боддгийн. Миний монголчууд ард иргэд бүгд баян байгаасаа л гэж боддгийн. Тий. Тэр тусам нь одоо урам өгөөд мөрөн дөр нь алгадаад урам өгчдөг байгаасаа би үндэ тийм ээ. Иргэд баян байж энэ улс орн чи хөгжнөө. Энэ дараа сэргэнээс ч хүртэл хэлээл байгаа. Та нар одоо баяжаад улс хөгжихгүй. Нард иргэдээ баяжуулаа. Тэгжээж улсын орн чинь инфляцийн тогтвортой, худалдаа авах чадвар сайтай, юмны чинь үнэн хэлбэлзээд байхгүй тийм ээ. Тогтвортой байна гэд. Өр хүүхдүүд нь ч аз жаргалтай байна үстэй. Ард иргэд баян байвал. Тэ. Тэгээд дандаа сайн сайхан бодож байх хэрэгтэй. Бие бинийгээ сайн дэмжих хэрэгтэй, урмын өгөх хэрэгтэй. Бид нар энэ жоохон богинохоо наснда одоо энэ залуугаараа маш олон хүн явж байна тийм ээ. Тэнгэр твшиж байна. Иннээс нь өмнө бид нар бие бинийгээ баярлуулах хэрэгтэй, хайрлах хэрэгтэй. Хүн болж төрсөн юм чинь тийм ээ. Өнөөдөр мал биш, адуус биш. Мал хүртэл одоо үр төлдөө ямар их хайртай үнэнч байна. Тэ? Хүн нь одоо тийм байж чадж байгаа юм уу? Хэцүү шттэ. Тийм байх шүү манайха.